Та бүгдээ 9-р ангийн 2024 оны гүйцэтгэлийн үнэлгээний математикийн бодлогыг бодъё. За энэ даалгавар маань 40 минутанд үргэлжлэх ёстой. За тэгэхээр энэ тоог ийм хэлбэр тавина гинэ. За тэгэхээр үргэлж стандарт хэлбэр тавьсан байна. Тэгээ би таслыг энэ төвчд тавих гэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр 4.8-ыг үрчгэн за бодлогоо тоогоо хууч юмд нь оруулахын тулд би таслыг 5 орон урагшлуулах хэрэгтэй байна. Тэгэхээр 10-ийн хасах 5 зэрэг. Тэгэхээр манай n гэсэн зэрэг маань хасах 5-тай тэнцүү байх нэ. Хэрвээ би таслаа хойшлуулах гэж байгаа бол x гэж байгаа юм чинь 10-ийн 5 зэрэг үржүүлэх хэрэгтэй тий. За хоёрдугаар нь энэ баталгааг хураа гинэ. За энэ баталгааг бүгдээр янз янзаар хурааж болно. За би хүртэр хоёрын тус тусна хийж харуулъя. Тэгэхээр x квадратаар нэмэх нь 3x хасах нь 28-ыг тэгтээ тэнцвүүлээд x1 2 болъё. Тэгэхээр эндээс x1 2 маань x-ийн көснийг эсрэгээр аваад хасах 3-ын квадрат 9 хасах нь 4-ийг үржих нь a маань 1 c маань хасах 28. За хуваах нь 2-ыг үржих нь a нь 1. Тэгэхээр хасах 3 дээр нэмэх нь хасах нь хуваах нь 2. Язгуурдаар 4-ийг 28-аар үржүүлээд 9 нэмэхээр 121 болоод 121-с язгуур 11 гарах юм байна. Тэгэхээр манай 1-р шийд нь хасах 3 дээр 11-ийг нэмээд 2 таах юм байна. 2-р шийд нь хасах 3-аас хасах нь 11 тэгээ 2 таах юм байна. 11-ээс 3-ыг сгаар чинь 8, 2 дахаар 4, нөгөө 2 маань нэмэгдээд хасах 14, 2 дахаар хасах 7 болж байна. За тэгвэл ийм үед бүгд яаж үржих хэмжлэгэн задлалдаг вэ гэхээр x-ээсээ эхний шийдээ хаслаа. X-ээсээ 2-р шийдээ хаслаа. Тэгэхээр хасгасыг нэмэх 7. За ингээд задлж байна. За эсвэл бүгдээр яаж болох вэ гэсэн чинь энийг би өөрөөр нь залж үзүүлье те. Үржүүлэхээр манай олох гэдэг 2 5 нь 21 нэмэхээр 10 гардаг ямар 2 таа байх вэ гэхээр 10-аа би 3 ба 7 гэж задлж. Тэгээд нэмэх нь 21. За тэгээ ингээ 2 бүлгэлчихнэ. За тэгэхээр манай хүртэр дээр илэрхийлэл маань x-с хан 4-ийг үржих x-тэй нэмэх нь 7 гэж задлсан бол хуваар дөрөх илэрхийллээсээ за эхний хоёроос бүгдээрээ x-ийг халтас гаргаж. Тэгэхээр x квадратаас x 3x-с 3 гарч байна. R-ын илэрхийлэлсээ 7-г халтас гаргачвал x 7 21 7 тухаар 3. За одоо ингээр яасан гэсэн чинь манайх хуваар дараагаа 2 илэрхийлэл маань хоёуланд нь x-тэй нэмэх нь 3 гэсэн үржүүлэлт гараад ирлээ. X-тэй нэмэх нь 3-ыг хаалтнаас гаргахаар эхнийхээс нь x, хоёр дахоос нь нэмэх нь 7. За одоо ингээ хоёуланд нь x-тэй нэмэх нь 7 гэсэн үржүүлэлт момч хураагаад манай хариу x-с хасах нь 4, хуваар дараа x-тэй нэмэх нь 3. Буюу манай хариу нь t хариу нь энэ байна. За 3-р бодлогын доор зайд татчихно. За энэ функцийн хувьд уруу функцийн 8 дахь дэх утгыг олгож байна. За энийг би 2 аргаар бат. Нэгдүгээр би уруу функц олоод орлуулъя. За f-д x-ийг y гэж тавьчихад бол ялгаагүй гэсэн үг. За тэгэхээр эндээс бүгд y-ийг x-ээр солиод x-ээ y-гээр солиж. Уруу функцийг олоход тодорхойлох мужийн утгын мужаар утгын мужийн тодорхойлох мужаар солиж байгаа гэсэн үг тий. За ингээд солиод за эндээс одоо бүгд y олно. Тэгэхээр хасах 4-ийг урагшаа гарлаар нэмэх 4 тэнцүү 3 y. За эндээс y олохоор x-тэй нэмэх нь 4 3 туугаарч. За энэ маань одоо манай уруу функц гэсэн үг. Уруу функц маань x-тэй нэмэх нь 4-ийг хуваах нь 3 байна. Одоо уруу функцийн 8 дахь дэх утгыг бол гэсэн 8-ыг орлууллаа. 8 дээр 4-ийг нэмээд 3 тугай. Тэгэхээр 12-ыг 3 тугаахаар 4. Тэгэхээр манай хариу 4 байх нэ. За энийг өөрөөр яаж бодож болох вэ гэхээр за эндээс бүгд харлаа тий. Уруу функц гэдэг бол y-ийн x-ээс солиод x-ийн y-ээр солиж байгаа болсон шүү дээ тий. Тэгвэл манай уруу функцийн x гэдэг бол уруу функцийн x гэдэг бол манай анхны функцийн y-ийн юм байна шүү дээ. Буюу хариу юм байна гээд f-д x-ийн оронд бүгдээрээ 8-ыг орлуулад тэгээ эндээс x-ийг олчиход бас болно гэсэн. Ийшээ гаргаж нэмэхээр 12 болоод ингээд 12-ыг 3 тугаад 4-гээд адилхан гарч байгаа. За ингээд болж байна. За 4-р бодлого нь. За бид нар тэгшинстэй гурвалж өгсөн. За b өнцгийн синус нь. За b өнцөг гэхээр энэ гэсэн үг. B өнцгийн синус маань бид
биднэрт юу гэж өгсөн байна гэхээр 3-ыг харьцан 5. Тэгээд АЦ маань 15 см. Тэгээд биднэрт BC талын уртыг олоорой гэж. За тэгэхээр тэгш өнцөд гурвалжин дээр за би энэ B өнцгийнхөө синусыг болохоор яадаг вэ гэж. B өнцгийн синус бол эсрэг орж байгаа катетыг гипнус нугна. B өнцгийн хувьд налж байгаа кат нь бол AB. Тэгэхээр манай синус B учраас энэ өнцгийн синус гэдэг бол эсрэг орж байгаа катетаа гипнус нугна. Тэгэхээр AC-г хуваах нь BC. Тэгэхээр надад B өнцгийн синус нь 5/3 мэдэгдсэн. AC нь 15, эндээс BC-г олох нэ. За тэгэхээр одоо бүгдээ ингэж үржүүлээд 3-ыг үржих нь BC-ний хэдтэй тэнцвэр гэсэн чинь 5-ыг үржих нь 15-тай тэнцвэр байна. Тэгэхээр эндээс манай BC маань 5-ыг үржих нь 15-аа хуваах нь 3. За 3 дахь нь 5 юм байна. 5 5-ын 25 буюу манай BC нь ирэх нэ. За 5 дахь нь. За бидэнд нэг юм тойрог өгөөд DB ном. DB ном маань 150 градус юм байна. Ном 150 градус, E ном маань болохоор 70 градус. Тэгээ биднээсийг DCB өнцгийг олоорой гэж. За тэгэхээр тойргийн гадна оройтой өнцөг буюу өнцөг DCB өнцөг хэмжээг олохдоо яах вэ гэсэн чинь тойргийн гадна оройтой өнцгийг олохдоо 2 нумаар хашигдчихээн тийм үү, том чиг 2 нумаар хашигдчихээн. Тэгвэл түүнийг олохдоо BT гадна талын нумаасаа энэ EF жижиг нумаа хасаад 2 тухахаар гарна. Тэгэхээр манай BT нум маань хэд гэсэн чинь 150 градус, жижиг нум маань 70 градус, хуваах нь 2. Тэгэхээр 150-аас 70-ыг хасгаар чинь 80 болоод 80-ыг 2 дахаар DCB маань 40 градус. За яг энэ шиг нэг ижил чанарыг бас нэг сануулж тэ. Тойрог дотор оройтой өнцгийн хувьд болохоор за би энэ альфа өнцгийг олъегвол манай энэ дотор оройтой өнцөг маань юм 2 ном тасдчихээн тэ. За тэгэхээр би энийг нь А, B, C, D гэж. Тэгвэл тойргийн дотор оройтой өнцгийг олохдоо AD номын хэмжээндээ BC номын хэмжээг нэмээд 2 тоо. Харин гадна оройтой өнцөг бол бүгдээрээ BD номоос EF номыг хасаад 2 тоодаг байна. Тэгэхээр зөв хариу R. За 100 дугаар бодлого нь А дүрсийг B рүү уургаад B дүрсийг C рүү уургасан 2 хувиргалтыг тодорхойлоорой гэж. За манай хамгийн эхний дүрс маань болохоор А дүрс юм шүү дээ. За энэ гурвалжин байжгаад одоо яасан гэсэн чинь B дүрс рүү хувирахтаа ямар хувиргалтаар хувирсан бэ гэж. За тэгэхээр энэ болохоор хэрвээ параллел зөвлөсөн бол энэ зүгээр яг энэ дүрс нь алдагдахгүйгээр хэлбэрний хэвээрээ нэг тийш ингээд зөөгөл авчирчих гэсэн үг. За тэгэхээр манайх болохоор энд А дүрс маань B рүү очихоор энэ бол параллел зөвлөл биш байна те. За өшөө энийг яаж харж өгөх вэ? Бас эргүүлэлтэж харж болно л доо. За өшөө бас яаж хийж өгөх вэ? Координатын эхийн хувьд их шимтэй харагдчих те. За яагтвэл энэ AC маань энэ зэгтээ төвийн тэгшмтэй байна. За энэ орой маань энэ оройтой төвийн тэгшм координат эхийн хувьд тэгшмтэй гаргасан байна. А нөгөө энэ орой маань энэ оройтой мөн адилхан төвийн тэгшмтэй байна те. За тийм учраас энийг нэгдүгээрх нь төвийн тэгшм гэж хэлж байна. За төвийн тэгшм гэхээр бүгд одоо энийг нэрэж болох юм байна те. За дараа нь B дүрс маань C рүү яаж идсэн байна гэсэн чинь B дүрс маань C рүү эргүүлэлт хийсэн байна те. За би одоо энэ хэсгийг ажиллах чинь. Одоо бүгдээрээ B-гээс C рүү яасан байна гэсэн чинь за координат эхийг B нэртэй ингээ холболоо. Яг харгалзах ингээд холболоо. Тэгэхээр энэ маань координат ихтэй төвтэй цагийн зүүнний эсрэг 90 градусаар ирүүлсэн байна. За яагаад би 90 градус гэдэг мэдж байгаа гэхээр за дахиад харгалцах нарыг бүгдээрээ координатын ихийг энэ оройтой холболоо. Харгалзах оройг ингээ холболоо. За тэгэхээр энэ үнцэг 90 градус. Яагаад би 90 градусыг мэдж байна вэ гэхээр бүгдээр энд нэг гурвалж үсгэж. За энэ бас нэг юм гурвалж үсгэж. Тэгэхээр энэ хоёр гурвалж маань тэнцүү хоёр гурвалж байгааз энэ 3 урттай, энэ 3 урттай. Нөгөө кат энэ 2 урттай, энэ 2 урттай.
За тэгэхээр 2 катн тэнцэмжин гипноз нь адилхан гэсэн үг. Тэгвэл 3 урттайгийн 2 урттайгийн эсрэгийн бод альфаг л тэгвэл 3 урттайгийн эсрэгийн өнцөг маань 90 нь альфа. Тэгэхээр энэ харилцах энэ альфа, энэ өнцөг нь 90 нь альфа. За тэгэхээр энэ 90 нь альфа юм чинь манай энэ 90 нь альфа, энэ альфа хэрнээ нийлбэр 90 градус юм чинь дэлгэрэл өнцөг 180 явах хэвээр. Тэгэхээр энэ хоёр хооронд тусч байгаа өнцөг нь 90 градус. Тэгэхээр манайх B дүрсээс C рүү цагийн зүүнний эсрэг 90 градус эргүүлсэн байна. Тэгэхээр төвийн тэгшхэн ба эргүүлэлт байна гэж C ярив байна. За 7 дугаар бодлого нь. За бид нар тойргийн радиус өгөгдсөн. Радиус нь 6 юм байна. Тэгээд 125-д харгалзах хэсгийн талбай хэрэг маань сектор үнэтэй тойргийн сектор. За тэгэхээр бүгд энэ дугуйн талбайг болоод P хүчин R квадрат гэх дугуйн талбай болоод тэгээд тэрийг 360 тухаар 1 градус харгалзах талбайгаа дэрнэ. Биднэрт болохоор 150 градус харгалзах талбай нэрхтэй байна. Тэгэхээр 150 градусаар орчуулж байна. Секторын талбай болох тоо. За тэгэхээр P хүчин R маань 6 гэдэг өгцсөн. Хуваахан за энэ хоёрыг ямс эхлээд тэгвэл нураач. Даан холгийн 3 туваач. Тэгэхээр 15 маань 5, 36 маань 12 болж байна. За тэгээ 36-гаа 12 тухаар 3 P үржихийн 5 буюу манай талбай нь 15 P см квадрат буюу D ярих нэ. За энэ илэрхийлийг хэлбэрчлээрэй гэж. За тэгэхээр бүгдээр 12 гэдэг бол 4-ийг үржиhin 3. За 75 бол 25 үржиhin 3. 48 маань 16 үржиhin 3 гээд сэдвгшүүд эмэгтэйгээд нэр үржүүлж болно. Эсвэл нэгэн янз бүр 3-аараа гишүүнлэн үржүүлж болно тий. За би гишүүнлэн үржүүлэхийг сонгоё. Тэгэхээр би язгуудар 12-ыг үржих нэгийг хуваах нь язгуудар 3, хасах нь язгуудар 75-ыг үржих нэгийг хуваах нь язгуудар 3, нэмэх нь язгуудар 48-ыг үржих нь нэгийг хуваах нь язгуудар 3. За энэ хоёр маань хоёулаа нэгэн зэрэг язгуудар өмчин дотор ингээ хураачаар язгуудар дөрвөлдөн хоёулаа язгууртай өмч ижлэх нэг язгуудар болоо хураалаа. Мөн энэ хоёрыг хураахаар язгуудар 16. Тэгэхээр 4-өөс 2 гараад 25-аас 5 гараад 16-аас 4 гарчна. Энэ нэмэхээр 6, 6-аас 5-аас 1 гээд 121 байх нэ. Эсвэл тус бүрд нь үржүүлээд даа нэмэгдэж болно шүү те. За дараа нь 9-р бодлого. За энэ доотлын зайд. За энэ тэнцлэг шиг батг нэ. Тэгэхээр бүгдийг ижил байртай болгоно. Тэгэхээр энэ 12, 3, 4 гэхээр би 3-аа болохоро 4-өөр өгөөд 4-өө 3-аар өгөөд энэ дээр маань 1 гэсэн хуваар буюу хуваар хөхгүй ч болно гэсэн. За тэр тоогоороо хүртэр хуваар хоёуланг нь өрчүүлнэ. 3-4-ийн 12. За хүртэрийн 4-өөс тэгэхээр 8x-ээс хасах нь 24, хасах нь 3-оор тэгэхээр 12, 3x дээр нэмэх нь 6, хасах 1-ээр тэгэхээр хасах x-ийг хуваах нь 12. За тэгээ гуруулаа ижил хуваартай өмчнийг хуваар дээр орууллаа. 8x-ээс хасах нь 24. За энд хасах байгаа учраас бүгд нэг хуваар дээр оруулахаараа хасах нь гэд хаалттай очиж. Хоёуланд нь яа гэсэн үг шүү дээ. Тэгээд 12-ны хасах x. За одоо ижил хуваартай асам чи 12 гэсэн хувааруудаа харьцчий. За 12 маань тоон хуваар учраас бүгдээрээ гэд орчиход ялгаагүй гэсэн хувьсгчтай буйл хуваар орхиж болохгүй шүү. За 8-аас 3x гарчин 5x. Энэ нэр маань хоёулаа тэмдэгтэй учраас хооронд нэмээд хасахгүй ч тэгээ хасах нь гэсэн. За 5x-ний хасахыг ууршаа гаргалаа нэмхнийг болоод хасахгүй ч хоошоо орлоод нэмэхгүй ч. Тэгэхээр 6x маань 30-аас бага гээд 6 туучаар x маань 5-аас бага. За тэгэхээр манай хасах хязгаараас 5 хүртэл гэдэг энэ тэнцвэгийн тэмдэг байхгүй байгаа учраас манайх яг 5 маань өөрөө орохгүй гэсэн. Тэгэхээр хариу нь хасах хязгааргүйгээс 5 хүртэл 5 нь орохгүй гэсэн хариу байна гэсэн үг шүү. Тэгэхээр манай хариу энэ байна. За 10 дугаар бодлого нь Архимед прессын эхний гишүүн нь 12. За ялгуур нь болохоор 2-1. Тэгээд биднэрт АК дугаар гишүүн 20 гинэ. АК дугаар гишүүн 20 юм бол энэ хэддгээр гишүүн юм бэ гэж. Тэгэхээр манай АК дугаар гишүүн бол Архимед пресс учраас 1-р гишүүн дээр К-гаас 1 удаа D-г нэмэхээр гарсан гэсэн үг. За манай 1-р гишүүн маань 12,
нэмэх нь К-гаас нэгүгч нь D маань биднэрт 2-1 гэдэг өгсөн. За энэ маань 20 дугаар К дугаар гишүүн маань 20 өгсөн. За эндээс К болно гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ К-гаас нэгүгч нь 2-1 хэвээр нь байлгаж хагаад 12-оо тэнцвэрийн хойш гаргалаа 8 болчихно. За эндээс К-гаас нэг тэнцүү ингээ хоёр төржүүлэхээр 16 болоод К болохоор 16 дээр нэг нэмэхээр 17 буюу манай 17 дугаар гишүүн нь 20 байсан байх нэ. За 11. Гурвалжны өнцгүүд нь ийм харьцаатай гинэ. Түүний хэлбэрийг тодорхойлоорой. Тэгэхээр манайх гурвалжны нэг өнцөг нь 1 гэсэн байхад 2 дугаар өнцөг нь 3x, 3 дугаар өнцөг нь 3x юм ба штэ. За тэгэхээр ямаас энэ бол нэгдүгээрт адил хажуутай гурвалж юм уу? Хоёрдугаарт энэ 3-ыг нэмэхээр 180 градус юм байна. Хооронд нь нэмэхээр 7x нь 180 болж байна. Тэгэхээр эндээс x болохоор 180 хуваах нь 7. За одоо би эндээс нэг адилжуутай бол мэдж байгаа. Гэтэл энэ маань мохоонстой адилжуутай юм уу? Тэгшинцэгтэй адилжуутай юм уу? Мохоонс гурвалж юм уу? Хурцэнцэгтэй адилжуутай гурвалж юм уу гэдэг болох юм шүү дээ. За тэгэхээр одоо би эндээс нэгдүгээр манайх нь бол тэгшинцтэй гурвалж юм биш байна. Манай x маань 180-ыг хуваах нь 7 тий. За хоёрдугаарт одоо 3x бол 180-ыг хуваах нь 7 маань ер нь хэдэн бүхэлдээ 5 гэхээр за 2-оор хөр 14. Тэгэхээр 40 гэхээр нэг 5 7 35. За 5 болчихно. Тэгэхээр ойролцоо бол нэг 25 градус орчим юм байна шүү дээ тий. 25 градус. За тэгэхээр энэ маань 25 градус болсон. За нөгөөх маань хэд болох вэ гэсэн чинь нэг тал нөгөө өнцөг маань 3x гэхээр би 3-ыг энэ 7 за 9 шууд ингэж ш 25 бүхэл 7-ны 5-аар хурцуулна. Тэгэхээр энэ маань нэг 75 градус. За нэг хойноос нь 7-ны 5-ыг 3 дахин өөрчлөхээр нэг 1 градус ч юм мэдэн тий. Тэгэхээр энэ маань энэ 20 өнцөг 25 басаа нөгөөд нэг 70 градус юм ба шүү дээ. 25 градус орчим шүү ойролцоогоор. Тэгэхээр энэ гуруула 90 градус байгаа юм чинь хурц өнцөгтэй адилжуутай гурвалжин гэдгийг сонгох нэ. Гуруула 90-с баг. За 12 нь энэ аль нь яг манай зөв векторыг төрсөн байна вэ гэж. За А карын А маань 3-1 гинэ. А нь 3-1 гэхээр яг уу гэсэн чинь манай А маань 3 ба 1 гэсэн координаттай гэсэн. За эндээс би 3 гэхээр x рүүгээ 3 нэгж яваад тэгээд y рүү 1 нэгж буюу манай А вектор бол ийм вектор байх хэрэгтэй. За тэгэхээр тэрийг 2А вектор гэж. Тэгэхээр нэг 2 дахин сунгасан гэсэн үг тийм. Ингээ 2 дахин сунгацсан. Тэгэхээр өөрөлдвөл манай А вектор маань 3 1 гэсэн координаттай байвал 2А вектор гэдэг маань 2-оор хоёулангийн өрчлөлчин 6 ба 2 координаттай. За одоо энэ А маань ийшээгээ 6, ийшээгээ 1 болцсон байна тийм. Гэтэл манайх ч нөгөө 2 координаттай 6 ба 2 хий 1 тэгэхээр энэ хариу биш юм байна. За энд мөн агаар энэ л болохоор 2А вектор маань яасан байна. 6 ба хасах нэг болсон байна. За тэгэхээр биш байна. За одоо энд ингээд А гарсан чинь ийшээгээ 6 нэгж яваад доошоо хасах 2 6 ба хасах 2. За тэгэхээр биш байна. Тэгэхээр одоо C-гээ сонирхох бүгд. Тэгэхээр А вектор бол 2А вектор бол x рүүгээ 6 нэгж яваад дээшгээ 2 нэгж явцсан. За манай 2А энэ бол зөв байна. За тэгээ B вектор маань болохоор 4 багт хасах 3 гэж байна. Тэгэхээр x рүүгээ 4, y рүүгээ хасах 3. За тэгэхээр манай B вектор мөн байна. Тэгээд 2А-гаас B-г хасахаар манай 2А-гаас B вектор маань энэ бахнэ. За эсвэл бүгдээр яаж л гэж 2А-га ингээ олцсон. B вектор маань болохоор 4 хасах 3 тий. Тэгэхээр би одоо 2А вектороос B векторыг хасна гэхээр 2А вектор маань 6 хасах 2, B вектор маань 4 хасах 3. За векторыг хасна гэдэг нь харгалзан хасна. 6-аас 4-ийг сад 2, 2-оос хасах нь хасах 3 гэхээр нэмэх 5 болчихно. За тэгээ манай нөгөө вектор маань x рүүгээ 2 нэгж тэгээд y рүүгээ 5 нэгж явцсан. Тэгэхээр манай нөгөө 2А-гаас B вектор маань энэ зөв бахнэ. Тэгэхээр зөв хариу энэ. За 13. За зурагт өгсөн картуудаас 2 удаа асуулах. Одоо ингээд 5 карт байгаа юм шүү дээ. Эндээс 2 удаа суусан. Суусан карт нь эхний удаа сундгаа дугаартай,
дараагийн удаад тэгш дугаартай байх магадлалыг бол суусан картаа тавиад буцааж авна гинэ. За одоо би ингээл энэ картуудаас эхлээд нэгийг суулгах гэх надаа миний өмнө 5 боломж байна те 5 карт. За гэтэл сондгоо дугаартай гэхээр надаа 3, 5, 1 энэ 3-ын л аль нэг гарчсан гэсэн 3 боломжтой. За дахиад карта хэмжээний тавьшаа дахиад суулгахаар миний өмнө 5 сонголттой тий. Тэгээ одоо энэ удаа тэгш дугаартай гэхээр энэ 2 дөрвөн энэ 2 гарч ирэх боломж 2 шиг л байна. Тэгэхээр магадлал нь 25-ны 6. Өөрөөр хэлбэл энэ маань нэг талаас юу гэсэн үг 5 картнаас нэгийг суулсан чинь 3 сондгоогийн нэг нь нэжээ. Эсвэл 5 картнаас нэгийг суулсан чинь 2 сондгоогийн 2 тэгшийн нэг нь нэжээ. Тэгвэл 3 картнаас 1 карт суулгах боломжийн тоон 3. За тэгэхээр 120 25-ны 6 буюу D20 байна. За 14. За бид нар нэг юм тарпиц өгсөн байна. А, Б нь А урттай. А, Б нь А урттай. Д, С нь С урттай. Гэхдээ А нь болохоор 5 цаг гэж. Тэгэхээр эндээс манай энэ юу маань А, Б маань А буюу нөхөдлөөс 5 цаг юм шиг. Тэгээ миний олох гээд байгаа нь одоо юу гэсэн чинь Е, С, Д гуршинтал байна. Энэ тарпецийн талбай тарцсан сайр цоглогч байна. За тэгэхээр энэ хоёр параллел учраас энэ үнцэг 90 градус бол мөн энэ үнцэг 90 градус гэсэн. За тэгээ энэ бол тэгшинстэй гурвалж юм байна. За одоо бүгд энэ хоёр гурвалжны талбай харьцаа болно. А, Б, С, Д. За тэгэхээр би энэ өндрийг аашиж. За тэгэхээр энэ гурвалжин маань тэгшинстэй гурвалж учраас тэгшинстэй гурвалжин талбай болохтой бүгдээ ДЦ каттыг нь ЕД каттаар хөрчүүлээд 2 тавьчихна. За тарпецийн талбайг болохтой бүгдээ Д цуур дээр нь доо цуурыг нэмээд 2 туваагаад энэ өндрөөр нь хөрчүүлчихэнтэй хийгэр. За тэгэхээр бүгдээ энэ 2 нь 2-тойгоор орогдчихно. Д-ийн Д-ийг орогдчихно. Эцэс надаа ДЦ-г харьцах нь ДЦ дээр нэмэх нь А, Б л гэх юм ба штэ. Гэтэл ДЦ-г бүгдээ С-г мэдсэн. Энэ маань С байгаа. А, Б маань 5 С гэсэн. Тэгэхээр С-г байх нь 6 С буюу 6-ны 1 болж тарах нэ. Тэгэхээр нэгийг харьцах нь 6 буюу манай хариу энэ B20 байна. За 15. Малчин хонь ямааны эсэн 500 бог малтай байсан бөгөөд үүний 370 нь хонь байсан. Тэгэхээр бүгдээр 500 бог мал гэдэг бол хонь юм хоёрыг хэлж байгаа тий. Гэтэл надад 370 нь хонь байсан гэдэг чинь ямаага олж чадсан шүү дээ. 500-аас 370-ыг хасаад би 130 ямаатай байсан. За тэр дахин X хон худалдаж авсан чинь хонь нийт бог малын 75% нэмсэн гэж. За одоо бүгдээр яасан энэ дээрээ нэмээд X шиг хонь худалдаад авсан байна. X шиг хонь худалдаад авахаар манайх одоо арай өөрлөсөн гэсэн үг тийм. Тэгсэн чинь тэр маань нийт бог малын 75% нийцсэн гэж. Энэ маань 75% нийцлээд ямаа маань 25% нийцэж байгаа юм шүү дээ одоо. За тэгэхээр юу гэсэн үг гэхээр ямаа маань 25% нийцлээд байгаа юм бол нийт 100% хэд болчихоо. Манай 150 30 ямаа маань 25 буюу 4-ийн 1 юм биш үү? Тэгэхээр 100% хэд вэ? За энэ дэд 4 үржүүлж болно. За эсвэл нөгөө бүгдээрээ нөгөө пропорцоор олцсон ч болно тий. Тэгэхээр 25%-ыг 4-өөр үржүүлэхэд 100% чинь 130-а 4-өөр үржүүлэхэд л манай нийт малын тоо гадартай бог малын тоо 12 гээд 520 болчихж байгаа юм байна. Тэгвэл би одоо хэдэн хонь худалдаж авсан гэсэн чинь анх манайх 500 бог малтай байсан чинь бүгдээрээ 20 хонь худалдаж авсан юм байна. За одоо задгаа даалгавар нь 2 шиг байна. За бид нар ч яасан гэсэн чинь ингээд 2 шулуун нэг граф өгсөн гинэ. За тэгээд дараа нь одоо y тэнцүү 2x-с нэг нөгөө 2 y тэнцүү x зэрэг графууд өгдөөд за тэр хоёр графикийг огтлолын цэгийг нь болгож байна. За тэгэхээр нэгдүгээр би одоо эндээс огтлолын цэгийг олох юм байна. Тэгэхээр y тэнцүү 2x-с асах нэгийг 2y тэнцүү x дээр нэмэх нэгтэй огтлцуулаад гэж байна. За тэгэхээр эндээс бүгдээр яах вэ гэж чинь дээдлийн тэртгэлийг 2-оор хөржүүлээд
Тэгэхээр 2 Y тэнцүү 4X 2. Доотлын тэгштэл маань хэвээрээ. За 2 Y гэд энэ талын тэнцүү болсон чинь арын X-тэй хэлбэрүүд нь хоорондоо тэнцүү гэсэн үг. За X ийшээ гараад хасгаар чинь 3X болоод хас 2 хоошоогоод нэмэх 2 болоод 3 болчихно. Манай X нь 1 юм биш. X нь 1 юм бол бүгдээр энэ чинь 1-ийг ингээд орлуулахаар Y тэнцүү 1 болчихно. Эсвэл бүгдээр зураг дээр бэлэн өгсөн байгаа юм чинь огтлын цэг гэхээр энэ гээд манай X 1 юм байна, Y 1 юм байна гэд нөхөж болох байсан байгааз. За тэгэхээр манай хоёрчлан маань энэ. За ингээ огтлын цэг болсон. За уг шулуунуудыг 2 ба 3 цэгээр хөтлөх. За 2 ба 3 гэхээр А цэг, 3 ба 2 гээ Б цэгээр огтлох нэг G шулуун татсан гинэ бүгд. За энэ G шулууны налтыг болгож байна. За энэ шулууны налтыг болохдоо бүгд бас янз янзаар болж байна. За налтыг бүгд болохдоо яадаг вүлээ гэсэн чинь 2 цэгийнхаа Y-гээс нь Y-ийг насаад хуваах нь X-ээс нь X-ийг хассан харьцаа. Тэгэхээр одоо манай жишээлбэл Y-гийнхаа B цэгийнхаа Y-гээс нь 2-оос нь А цэгийнхаа Y-ийг хасаад B цэгийнхаа X-ээс нь А цэгийнхаа X-ийг хасаад өгч байна. Тэгэхээр энд хасах нэг, энд нэг гээд налалт нь хасах нэг. Тэгэхээр би энд хасах нэг гэж байна. Эсвэл бүгдээр яаж болох вэ? Энэ шулууны налтыг болохдоо бүгдээрээ одоо нэг талаас энэ шулууны налт гэдэг бол уг шулууны X нэлт үүсгэж байгаа өнцгийнх нь 5 гэсэдэг тий. За тэрийг шлээд бас олж олно. За эсвэл энэ гурвалжингаас бас олж олно тий. За ингээд налтаа олчлоо. Тэгчээд одоо бүгдээрээ энэ шулуунд штеп бичгэнэ. Тэгэхээр энэ шулуун маань налт нь ингэ мэдсэн. Тэгээ хоёрдугаарт бүгдээрээ дайрч байгаа цэгийг мэдж байгаа. Тэгэхээр шулууны налт, шулууны тэгштгэл бол Y тэнцүү K гэсэн бэлбэртэй тий. Налт гэдэг маань энэ. Тэгэхээр бүгдээр налтаа хасах нэг гээд болцоо. Тэгээд нөгөө талаас энэ шулуун дээр орж байгаа цэг мэдгэж байгаа. Жишээлбэл А цэгийг авч, аль цэгийг авч. Энэ цэг орж байгаа учраас энэ цэгийг орлуулахад Y-ийн хооронд 3, X-ийн хооронд 2. Тэгэхээр манай B маань гарна. Ийшээ гарахаар манай Y B маань 5 юм биш. Тэгэхээр манай шулуун маань Y тэнцүү одоо энд дээр орж байгаа шүү. К нь болохоор хасах нэг гэмтсэн, B-гээ 5 гэмтсэн. За тэгэхээр би хариуг нь ийм хэлбэр тавих хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэхээр урагшаа бүгдийг гаргахаар хасах гэсэн маань нэмэх X болоод 5 маань урагшаа гараад хасах нь 5. Тэгэхээр би энд X-ийн коэффициент 1, Y-ийн сул тоон 5 гэд олж болох нь. За эсвэл бүгдээр шулуун тэгштэл налтыг бас яаж олж болох байсан бэ гэхээр Y тэнцүү KX-тэй нэмэх нь B гэсэн ийм хэлбэртэй. Тэгээд тэрэн дээр манай энэ хоёрчлон оршиж байгаа юм чинь хоёр удаа орлуулад системээ бодож болох гэсэн шүү дээ. Жишээл А цэг оршиж байгаа юм чинь Y-ийн оронд 3, X-ийн оронд 2. B цэг чинь Y нь 2, X нь 3 гэдэг. Эндээс KB2 олчих бас болох байсан шүү. За сүүлийн бодлого нь. За нэг юм тэгшинс гурвалжин байчээ. Тэгээд тэрэн дээр энэ C үзэх нэрэн газ. CD бисектрис татав. За бисектрис маань яаж вэ гэж чинь өнцгөө тал руу 90 градус юм чинь 45 градус. Тэгээд надаа AB талын урт маань 10 см гээд өгсөн. ABC талын урт маань 6 см гээд өгсөн. Тэгээд одоо дараа нь D-ийн параллел байхаар EC-ийг энэ BC тал дээр авсан юм байна. За хамгийн эхлээд бүгдээрээ CA талын уртыг болгоно. Тэгмээс тэгшинстэй гурвалжин гипноз наруу катин 6 чинь Пифагордод AC болчихно те. AC маань кат учраас AB гипнозын квадратаас BC катин квадрат гэсэн. AB нь 10 урттай нөгөө гипноз маань 6. 100-аас 36 хасгаар 64 болоод тэгэхээр манай AC маань эндээс ямар урттай байсан бэ? 8 см урттай буюу 1.8 бүглэх юм шин. За одоо бүгд энэ талаа 8 гэмтсэн. За одоо та DB талын уртыг болгоно. За тэгсэн чинь бүгдээрээ хэрвээ энэ гурвалжны бисектрис юм бол бисектрис ямар шин чанартай вэ гэсэн AC хажуудлыг AD хуваасна, CB хажуудлыг BD хуваасантай тэнцүү. За одоо хоёрдугаар хэлхийн тулд бүгдээрээ CD бисектрис учраас өнцгөө тал руу оожвол
бистрсэн чанараар АЦ хажуудлыг энэ АД тарьцуулсан, ЦБ хажуудлыг ДБ тарьцуулсандаа тэнцв. За АЦ маань 8 урттай, манай ЦБ маань 6 урттай. За одоо би ДБ-гээ мэдэхгүй юм чи энийг X хичвэл манайх бүтнээр 10 чинь АД маань 10-аас нь X болж байна. Тэгээ би АД-гийнхонд 10-аас нь X-ийг тавилаа, ДБ-гийнхонд X-ийг тавилаа. За эндээс X болж байна гэсэн үг. За X-ээр ижил хуваар өглөө, энд 10-аас нь X-ээр ижил хуваар өгөөд ижил хуваард олсон мэтрэгчтэл дээр хуваар орхилоо. 8x-ийн 6-аг өрчгөн 10-аас нь X. За би нэг хуваар орхиж явах үедээ X хувь тодорхойлох юм чинь юу вэ гэсэн чинь X хуваар дөрөх юм чи X тэг ажиллахгүй. Мөн 10-аас нь X нь тэг ажиллахгүй. Тэгэхээр манай X бол нэг талаас тэг ажиллахгүй юм байна, нөгөө талаас 10 ажиллахгүй юм шүү те. За одоо тэгээд ихчлээ бодохоор 60-аас хасах нь 6x. За нэг урагшаа гарлаа 6 дээр 8-ыг нэмэхээр 14x тэнцүү 60 болоод x болохоор 60-ыг хуваах нь 14. За 2 тухаар энэ дээр 30, энэ хуваард ороод 7. Тэгэхээр манай x маань 7-ны 30 болж таарна. Дадаан биднээс y-ийг болгоно. Y-д өртөг бол. За y-ийг бүгдээр яаж олжлох вэ гэсэн чинь манай нэг талаас параллел юм чинь энэ бас 90 градус гэсэн үг те. Энэ 90 градусчаас энэ 90 градус. За тэгэхээр параллел байна гэдэг чинь нөгөө талаас энэ өнцөг адилхан. Тэгэхээр яасан гэсэн манайх энэ гурвалжин маань энэ том гурвалжинтай төсөөтэй байна гэсэн үг. Эсвэл нөгөө талаас бүгд юу гэж олжлох вэ гэсэн чинь энд 90 градус. За тэгэхээр энэ 45 градус юм чинь эндээс бас тэр найдлаж олжлох юм байна тий. За шууд би төсөг очиж дөө. За одоо би яасан гэсэн за энэ зэнд очиж. Аль хоёр гурвалжин төсөөтэй гэж энэ цэгэр гурвалжин маань том гурвалжинтай төсөөтэй. За төсөөтэй юм бол бүгдээрээ жижигэн гурвалжны D суурийг энэ өнцөгт харгалзах. Энэ өнцгийн эсрэг талыг нөгөө том гурвалжны энэ өнцгийн эсрэг нь AC тарьцуулсан харьцан. Энэ талыг энэ тал тарьцуулсан харьцан. 90 градус эсрэг BD гипнозыг нь нөгөө гурвалжны 90 градус эсрэг AB гипнозыг харьцуулсантай тэнцв. За D-ийг би олох гээд байгаа. AC-г болохоор бүгд 8 гэд болцсон. BD-г X бүгд олцсон. AB нь болохоор 10 гэж болж байгаа. За эндээс би D-ийг олно гэсэн үг шүү дээ. За би D-ийг эндээс занд бичдөө. D-ийг гэдэг бол 8 тухайдамж 8-ыг үржүүлчихээр X-ийг ухах нь 10-ыг үржих нь 8. Энэ хоёрыг хураахаар энэ дээрээ 4, доороо 5, үржих нь X. X-ээс бүгдийг толцсон шүү дээ. X-ийг 7-ны 30-ыг олцсон шүү дээ. 7-ны 30. За тэгэхээр 5 таарахаар энэ 6, 4 6 24-ийг хуваах нь 7. Тэгэхээр манай олох гэдэг D маань 24-ийг хуваах нь 7 болж таа.